За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Аниркер хүүхдийн эмнэлгийн эмч Наран Чимэг байна. За өнөөдөр эцэг эхчүүдэд би атопик дерматитийн талаар мэдээлэл өгнө. За тэгэхээр хамгийн түрүүнд атопик дерматит гэдэг нэршлээс нь харахад тасны хооронд нь ялгах хэд ойлголтууд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд атопик дерматит гэж үе, экзем гэж үе, за диатез гэж бас ярьдаг те. Тэгэхээр энэ гурван нэр томьёо нь ерөөсөө цаана нэг л хугтгууныг хэлдэг. Тэр нь юу гэсэн үг гэхээр арьсны өрөвсөл тодорхой ямар нэгэн шалтгаанаас болоод хүүхдийн арьс өрөвсөд байна. За тэгэж өрөвсөнтэйгээ холбоотой улаадаг, захтандаг, хуурайшдаг, майждаг, за тэгээ майцсантай холбоотой дараагийн хүндрэлүүд гардаг ийм арьсны эмгэгийг бид нар атопик дерматит гэсэн том хүрээнд дотор ойлгодог. За атопик дерматитийн тархалт ерөнхийдөө эд юм бэ гэхээр нийт хүүхдүүдийн дунд дэлхийд дахинд нэг 10-аас 30% тархалттай байдаг. За тэгвэл энэ маань наснаас шалтгаалаад ялгаатай. За 0-аас 6 сартай хүүхдүүдийн дунд 45% тархалттай байдаг бол нэг настайд 60%, 5 настайд 85% гэд хүүхдийн нас ихсэх тусам өвчний тархалтын хувь нь одоо нэмэгдээд явдаг байгаа. За атопик дерматитийн үед арьсан дээр ямар өөрчлөлтүүд гарах вэ гэхээр нэгдүгээрт арьсны өөрийнх нь барьаар алдагчдаг. Одоо нэгсэндээ зөөрлөх юм бол хүний арьсны гадна тал дээр юм хамны юм бүтцүүд байлаа гэж бодоход атопик дерматитүүд энэ бүтцэн алдагдангууд энэ алдагдсан бүтцээсээ хүүхдийн арьс чигээ алдаад эхэлдэг. За тэгээ арьс чигээ алдаад хуурайшингууд майждаг. За майжингууд арьс эмзэгшдэг. За эмзэгшсэн арьс маа нөгөө гадны янз бүрийн аллерген, за эсвэл бактери, вирус гэх мэтлэн гадны янз бүрийн нөлөөнд мэдрэг болчдөг. Тэгэхээр атопик дерматитүүд ерөөсөө л нэг юм тойрог дотор орчдөг. Хуурайшдаг, захтандаг, майждаг. Майжингууд арьсны барьаар алдагдана, бүрэн бүтэн байдал нь алдагдана. Эргээл гадны халдварт мэдрэг болдог. Эргээгээл хуурайшдаг, захтандаг гэх. Тэгэхээр энэ бүтэн тойргийг одоо яаж тасах вэ гэхээр хамгийн гол юм маань нэгдүгээр арьсныхаа барьерыг маш сайн барих хэрэгтэй. За барьерыг яаж барих вэ гэхээр атопик дерматитийн үедний гол онцлог маань хүүхдэд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн нэгдүгээрт байгалийн гаралтай, хоёрдугаарт ямар нэг үнэр байхгүй, за тэгээд гуравдугаарт ямар нэгэн харшруулах зүйл байхгүй. За ийм гол ер нь хамгийн гол зүйл нь чийгшлийг нь аягуулсаа өгдөг. За тэгээ хурц үнэргүй байх хэрэгтэй гэдэг. За тэгэхээр ийм бүтцтэй тосыг өдөрт ерөөсөө эцэг эхчүүд маань боломжтой үеэрээ бүр болж өгвөл 2-3 цагийн дараа хуурайшлтыг нь арьсдал тэр барьерийг нь өөр дээр нь тэр арьсан дээр нь нимгэн тэр барьерийг үүсгэж нөгөө гадныхаа тэр гадагшаа алдаад байгаа чигийг нь зогсоох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тийм бүтээгдэхүүнийг л хүүхдтэй сайн сонгож хэрэглэх хэрэгтэй байдаг. За тэгээ хоёрдугаарх нь яг анхаарах зүйл маань ашигтай бактерийг дотроос нуух хэрэгтэй. За ялангуяа атопик дерматитийн шалтгаан юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт удамшлын шалтгаантай байдаг. Хоёрдугаарт болонгууд гадны хүчин зүйлийн шалтгаантай байдаг. Нэгсэнтэй хүрээлэн буй орчин гэсэн үг. За удамшлын шалтгаан гэдэг юм бол эцэг эхчүүдийн хэнийг нь багтаач гэдэг юм уу эсвэл одоо насанд хүрсэн хойно нэгдүгээр атопик дерматиттэй, хоёрдугаарт астмтай, за эсвэл хашлын риниттэй бид нар ургамлын хашил гэж ярьдаг те. Энэ гурваар одоо эцэг эхийнхээ хэн нэг нь өвчлсөн байгаа тохиолдолд хүүхэд атопик дерматитээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тэгэхээр атопик дерматит гэдэг маань өөрөө удамшлын шалтгаантай архаг өвчин. За тэгэхээр архаг өвчин гэдэг маань энэ өвчнийг бид нар намжмал байдалд байлгах хэрэгтэй гэсэн үг байна. За хоёрдугаарх нь олонгууд нөлөөлөх хүчин зүйл дээр нөгөө хүрээлэн буй орчингийн хүчин зүйл ороод ирдэг. За энэ дотор нь яах вэ гэхээр хотчлт их нөлөөлдөг. За хоёрдугаарт нь хит цэвэрч байдал. Ялангуяа байнга хүүхдийн байгаа орчныг байнга хит цэвэрхэн байлгаснаар нөгөө дархлаа тогтолцоо гадны бит рүү дайрахгүйгээр эргээд өөрийнхөө эсрэг ажиллаад эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө л дархлаа тогтолцоог нь ажлыг нь сайн хийхин тулд хитрхи их цэвэрч байхгүй хаах нь. За тэгээд дараагийн нөлөөлөх хүчин зүйлт нь хуурайшилт, халуун агаар, хүүтэй агаар, за тэгээд бассейнд орох, хүүхдийг хит их тавтамжтай усанд оруулах, за тэгээд хүүхдэд янз бүрийн хурц үнэртэй, за тэгээд их хөөсөрдөг тийм угаалгын нунтаг, за тэгээ биеийн шингэн савн гэх мэтчлэн зүйлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой сэдэрхт нь нөлөөлдөг. Тэгэхээр ерөөсөө энэ өвчин маань гол нь сэдэрлээс нь сэргийлэх хэрэгтэй байхаа нэ. Тэгээ сэдэрлээс нь сэргийлэхийн тулд сая хийсэнчлэн нэгдүгээрт арьсны барьерийг бүрэн бүтэн байлгах хэрэгтэй байхаа нэ. Чийгшүүлэх тосыг бүр байнга ерөөсөө л бүр эцэг эхчүүд би маш их зөвлөдөг атопик дерматит хүүхд яг хэрэгэрсэн янз бүрийн гормонтой хүчтэй тоснос илүү чийгшүүлэх тосоол бүр ойрхон тавтамжтай түрхээд байхад
эмзэгшил нь өөр аяндаа багаар багасдаг. За тэгээд дотроос нь ашигтай бактери хэрэглэх нь. За түрүүн хэлсэнчлэн нөгөө тархлаа тогтолцоотой холбоотой учраас тархлаа тогтолцоогоо химийн ажилуулан тархлаа тогтолцоогоо дэмжин за ингийн тулд эрт унтуулах хэрэгтэй, дэлгэцэн хэрэглээг багасгах хэрэгтэй. Тэгээ арьс хуурай шилтандаас шингэний хэрэглээх нөлөөлдөг учраас хүүхэдтэй шингэн зүйл усыг сайн уулгах хэмжтэн зүйлүүдийг эцэг эхчүүд маань хийх юм бол өвчний одоо сэтрэлтээс сэргийлэх боломжтой.